сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдэх хэлэлцүүлгийг явуулъя. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын ерөнхий сайд Ж. Эрдэнэт танилцуулна. Ерөнхий сайд таныг хендэрт урьж байна. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ гадаад дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэх суларч 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.3% хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлт хөдөө аж ахуйн салбар 10 орчим хувиар, үйлчилгээний салбар 3.4 орчим хувиар тус өсгөр байгаа нь гол нь нөлөөлж байгаа. Харин 2016 онд уулуурхайн салбарын үйлдвэрлэл буурахаар хүлээгдэж байгаа тул тус салбарын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхэргүй байна. Дэлхийн зах зээл дээрх манай улсын экспортын гол нэрийн түүхий эдийн үнийн бууралтай холбоотойгоор хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр экспортын хэмжээ 2015 онтой харьцуулахад 14.4% буурахаар байгаа бол эдийн засгийн идэвхжил саарсантай холбоотойгоор импортын хэмжээ 2015 оныхоос 12.5%-аар буурахаар байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.2%, нийт зарлага 91% гүйцэтгэлтэй төсвийн нийт тэнцэл 1,974.1 тэрбум төгрөгийн алдагдaltaй буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хасах 8.1% хүрээд байна. Түүнчлэн 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэлийн төлөвлөгөөнөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурахаар байна. Төсвийн орлого инхүү буурахад татварын бус орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зис нүүрсний үнийн бууралт, импортын бууралт, аж ахуй нэгжүүдийн ашигт ажиллагааны төвшин борлуулалт, төлбөрийн чадвар муудсан зэрэг гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдлууд нөлөөлсөн байна. Тухайлбал эрдэс бүтээгдэхүүний үн экспортын бууралтаас шалтгаалж 220.3 тэрбум төгрөгөөр, импортын бууралтаас хамааралтайгаар 485.1 тэрбум төгрөгөөр, татварын бос орлогын бууралт 641.3 тэрбум төгрөгөөр, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалan 323 тэрбум төгрөгөөр тус орлого буурахаар байна. Монгол Улсын 2016 оны төсөв батлагдсанаас хойш хугацаанд Улсын хурлын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн засгийн газраас оны эхний хагас гаргасан ихээхэн хөрөнгийн их усүр шаардлагатсан шийдвэрүүд гадаад дотоод бус хүчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээрээ 2,372.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн нийт алдагдалт дотоодын нийт бүтээгдэхүүний 20.6% хүрэхээр байгаа нь 2016 оны төсөвт зайлшгүй тодтгол хийх шаардлагыг бий болголоо. Хэрэв Улсын хурал засгийн газар Монгол Улсын төсвийн тухай хууль, төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа чанд мөрдөж, хууль дээдлэх зарчмаар бусад ашиг сонирхлоос дээгүүр баримтлан ажиллаж ирсэн бол өнөөгийн төсөв санхүүгийн энэн хүндрэлтэй нөхцөл байдал хүрэхгүй байх бүрэн боломж байсан гэж үзэж байгаа. Монгол Улсын 2016 оны төсвийн тодтголыг боловсруулахдаа дараах зарчмыг баримталсан. Төсвийн орлогыг өөрчлөгдөж байгаа гадаад дотоодын зах зээлийн нөхцөлд үндэслэн бодитоор төлөвлөх. Хоёрт Улсын их хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засгийн газрын шинэ үтс бүрэлдэхүүний дагуу яам агентлагууд болон тэдгээрийн харьяа байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг төсөв тусгах. Гуравт төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй урсгал зардлыг бууруулах, бүх шатны төсвийн байгууллагуудад хэмнэлтийн зарчмаар ажиллах. Дөрөвт төрийн албаны удирдлагын зардлыг бууруулах, улс төрийн болон захиргааны удирдах албан тушаалтны цалин үлсийг түр хугацаагаар бууруулах. Тавд төрийн албан агчдын цалин улс тэтгэвэр тэтгэмжийн одоогийн төвшинг богино хугацаанд хадгалах, цаашид үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг төсвийн боломжтой уялдуулан дунд урт хугацаанд шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх. 6 төрийн албан агчдын цалин улс нийгмийн баталгааг хангахад ижил тэгш байх зарчмыг баримтлах, зарим салбарт ялгууртай харьцангуй өндөр тогтоосныг бууруулах, хувийн хвшил болон төрийн албаны хоорондын зааг ялгааг багасгах. 7 нийгмийн халамж хамгааллын зарим хөтөлбөр арга хэмжээний хэрэгжилтийг зорилтод чиглүүлэх, төсвийн боломжтой уялдуулан хэрэгжилтийг түр зогсоох, хойшлуулах арга хэмжээ авах. 8-д тэтгэврийн сангийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр зайлшгүй хийгдэх зохицуултын арга хэмжээг авч хэрэгжүүлэх. 9-д шинээр батлагдсан бөгөөд төсвөөс зардал нэмж шаардлагадах зарим хууль тогтоомжийг
бүхэлд нь болон хэсэгчлэн хэрэгжилтийг хойшлуулах, төсвийн боломжтой уялдуулан үе шаттай хэрэгжүүлж эхлэх зарчмыг баримтлах, ард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл нь гараагүй, удаашралтай байгаа зарим барилга байгууламжийн санхүүжилтийг хойшлуулах зэрэг болно. Монгол улсын 2016 оны төсвийн тодтголын дээр дурдсан өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч 5,344.3 тэрбум төгрөг болж нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээл 1,787 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9,741.4 тэрбум төгрөг болохоор байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 4,397.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 18.2%-тай тэнцвэр тусгалаа. Монгол улсын 2016 оны нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 18.2%-тай тэнцвэр байгаа нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагуудыг өнөөгийн тодорхойлсон түвшинд мөрдөж хэрэгжүүлэх боломжгүй болж байна. Иймд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-2 заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2016 онд 18.5%-аас, 2017 онд 17%-аас, 2018 онд 15%-аас, 19 онд 13%, 20 онд 9%, 21 онд 7%, 22 онд 5%, 23 онд 3%-аас, 2024 оноос 2%-аас тус сэтрүүлэхгүй байхаар төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Түүнчлэн засгийн газрын өрийн зохистой төвшинг дахин тодорхойлж, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-4 заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үндсээр илэрхийлэгдсэн засгийн газрын өрийн хэмжээ 2016 оны жилийн эцэст хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан дотоодын нийт бүтээгдэхүүний 55%-ийг давхар байгаа тул өрийн тусгай шаардлагыг засгийн газрын өрийн зохистой төвшин болох дотоодын нийт бүтээгдэхүүний 60% хүрэх шилжилтийн зохицуултыг хуульд тусгах шаардлагатай байна. Өрийн тусгай шаардлагыг хангахын тулд засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулахаар холбогдох өөрчлөлтийг боловсруулсан. Дээр дурдсан төсвийн орлого зарлагын болон өрийн зохистой харьцааг өөрчлөн тогтоосноор оны эцэст өндөр түвшинд хүрч болзошгүй байгаа төсвийн алдагдлыг бууруулах, цаашид шинээр өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх нөхцөл бүрдэж, макро эдийн засгийн тогтворжилтыг хангах нь энэ тэргүүний зайлшгүй нөхцөл хангагдах юм а. Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан бусад холбогдох 28 хууль, улсын их хурлын нэр бүхий 3 тогтоод өөрчлөлт оруулахаар хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан улсын их хурлын нэг тогтоод өөрчлөлт оруулахаар тус өргөн барьлаа. Засгийн газраас өргөн барьсан Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах бусад хуулиуд улсын их хурлын тогтоолд өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэжгийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За, ерөнхий сайд баярлалаа. Ажлын хэсгийг танилцуулъя. Хэрэглэх газрын дарга улсын хурлын гишүүн Мөнхбат, сангийн сайд Чойжсүрэн, байгаль орчин аялал жуулчлалын сайд Оюун Хорон, Хутлаа хамгаалахын сайд Бат Эрдэнэ, гадаад харилцааны сайд Мөнх Өргөл, хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд Номтой Баяр, хууль зүйн дотоод хэргийн сайд Бямб Цогтой, зам тээвэр хөгжлийн сайд Ганбат, боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайд Батсуур, барилга хотоо голтын сайд Мөнх Баяр, эрчим хүчний сайд Ганхуу, эрүүл мэндийн сайд Цогцгцэг, ерөнхий аудитор Зангад, хүний эрхийн үндэсний комиссийн дарга Бямбд орж, санхүүгийн зохицуулах хорооны дарга Даваасүрэн, үндсэн хуулийн цэцгийн тамгын газрын дарга Баянбэлэг, улсын дээд шүүхийн тамгын газрын дарга Наранпүрв, за сангийн яамны өрийн удирдлагын хэлтсийн дарга Наран гэрэл гэсэн ийм хүмүүсүүд ажлын хэсэг хөрөлцөж ирсэн байна. Одоо гишүүн